Ямар санаа та бүхэнд өнөөдөр сургуулийн орчин дох үндэсний ус болон ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмжийн талаар ярих болно. За сургуулийн орчин дох үндэсний ус нь хүүхдийн эрүүл мэнд болон өсөлт хөгжилд чухал ач холбогдолтой. Хүүхдийн өдөр тутмын усны хэрэгцээг нас болон биеийн жингийн тулгуурлан 1 эсвэл 1.5 литр орчим байдаг байна. Стандарт ус уухгүй байх нь хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Яагаад гэвэл бохирдсан ус ууснаар гидсний халдварт, суулгаалт, сочмог, гидсний өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг юм байна. Химийн бохирдсан ус нь урт хугацаанд өсөлт хөгжлийн хоцрол үүсгэж бодцгүй гэж бас үздэг юм байна. Усны дутагдал нь төв мэдрэлийн үйл ажиллагааг алдагдуулж, суралцах шалгуурт бас сөргөөл нөлөөлдөг. Ариун цэврийн байгууламжийн стандарт мөн адил чухал. Сургуулийн ариун цэврийн өрийн сурагчдын тооноос хамаарч хангалттай, сэвэрхэн, саван болон гар угаах боломжтой байх ёстой. Сургуулиудад үндэсний ус ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн байдал нь хот болон орон нутагт ялгаатай байдаг. Улаанбаатар хотын сургуулиудад усны шанар өдөр тутмын хяналтад байгаа ч хөдөө орон нутгийн сургуулиудад хүртээмж болон шанарын асуудал илүү тулгамдсан хിവэр байгаа мэнэ харамсалтай. Стандартын дагуу төвчүүлсэн ус болон ариун цэврийн байгууламж нь сургуулийн орчныг эрүүл, аюулгүй болгох хамгийн чухал хүчин зүйл юм а. Иймээс сургууль стандартын шаардлагыг тогтмол хангаж усны шанар болон ариун цэврийн байгууламжийг сайжруулах нь нэгэн шаардлагатай. Эцэст нь энэ сэдвийг хөндөж байгаа нь зөвхөн асуулыг хэлхийн тулд биш ээ. Хүн бүрийг анзаарч бүдүүд өөрчлөлт хийхэд уриалах зорилготой юм аа. Цэвэр ус, түхлэг, ариун орчинд суралцах эрх хүүхэд бүрийн байнгын хамгаалалтын эрх юм аа. Тиймээс ирээдүйдээ хөрөнгө оруулъя. Хүүхэд бүрийн эрүүл орчин тэгш боломж бол зөвхөн мөрөөдөл биш, бидний хариуцлага. Анхаарал оролцооны үр дүн юм аа. Цэвэр орчинд эрүүл эрдэм цэцгэлдэг. Ирээдүйгээ хамгаалыг хүмүүрд ижил боломж олгоё.